Сайн байцгаана уу? Бүгдээрээ миний урт настай удаан жаргалтай 10 сарын влог тавтай морил. Аль хэдийн 10 сар өнгөрөөд одоо бүр 11 сар өнгөрч байгаа ч гэсэндээ энэ 10 сар зориулаад зөндөө олон бичлэгнүүд хийсэн байсан болохоор влог хийхгүй өнгөрч чадсангүй. Тэгээд 10 сар маань ер нь яаж өнгөрсөн надтай хамт байгаарай. Тэгээд 10 сар эхлэхэд би амар ханиад хүрсэн байж аваад тэгтээ би нэг айгүй гоё ретритэд явсан. Энд болохоор Chick-fil-A-гийн одоо франчайзын айгүй том салбарын эзэн ирээд тэгээд удирдлагын тухай удирдагч хүн байхтлаа гоё сургалт орсон. Тэгчээд дараа нь би удаан уулзаагүй байсан нэг ихчтэйгээ уулзаад бид хоёр хамт гоё шинэ кофе шоп туршиж үзээд за яриа үнтэй юу? За боёлоо. Яриа л чанга яриад байна уу? За яриа юм яах вэ? Тэгтээ гоё нөгөө нэг савтаа болохоор тэгээд байгаа юм. Гоё. Тэгээд миний фото сайн хийсэн би. Тэгээ ер нь бол энэ брифинг авах хэрэгтэй. Яг жинхэнэ нэг ингэж гашуулах хэрэгтэй. Тэрнээс нэг гашуулж байгаа хэвчээ. Nice. Тийм байна. Ямар ер нь бол амар хүнийг ингэж нөгөө үхэж мөхөөр хүн ингэж гашуулдаг юм уу? Тийм тэгж боддог. Амар олон хоос бидний дотор болдог байгаа байхгүй тийм. That's so true. Хай. Шимэрэг амар утсан байна. Тэгээ бас өнгөрсөн 7 хоногт бүтэнсээ өдөр бичлэг оруулах хэрэгтэй байсан боловч би өөрөө амар өвдсөн байсан. Тэгээд энэ 7 хоног манай хүү өвдсөн. Тэгээд өнөөдөр жингөөл эмнэлгээр явлаа. Эм бичүүллээ, антибиотик бичүүллээ. Тэгээд надад амар муухай санагдаад хэцүү байгаа юм болохоор яг өнгөрсөн жил заяа манай хүүхэд яг 10 сард ингээл яг өвдөж эхлэв. Тэгээд тэр зөндөө юм хийсэн өдрийн имчилгээ гэж баахан имлэг дээр өдөр болгон очиж им тариулал, им уугаал, цэвэрлүүлээл. Тэгсэн чинь тэр нь ингээд идэхгүй байсараагаа хатгаа болсон, имлэг твцсэн. Тэгээд дээрэс нь лагер дээрч гарсан агаарт гарч ингээл тэг өвлийг дуустал хавар болтол манай хүү өвдсөн байхгүй юу. Тэгээд хатгаа нь ингээл хатгаач айгу хурдан ингээд сэтэрчт юм шүү дээ. Эсвэл идэх гэж өөрөө айгу уддаг. Тэгээ би бүр тэндээс юм айдастай болчихжээ. Тэгээд дахиад имлэгт 5 хоног луу да. Тэг чи надад амар хэцүү байсан юм аа. Тэгэл дахиад яг нэг түүх тавтаг да. Яг түрүү жилийн болсон юм яг л болж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Чи моошиг хийхдээ. Нэг сосож хүн дүүрийн тийм уу юм байна. Тайди мороо. Тайди мороо. Юу? Яасан. Тарай. Нэгд өдөр арай гайгүйс. Тэгээд нөгөө өглөөс ирсэн чинь босч чадахгүй, босохороо сууж чадахгүй. Амар өвдөлттэй болсон. Тэгээд одоо нэг
би өвдөд айгүй хэцүү байсан ч гэсэн тэгээ ээжтэйгээ ингэж хамт гадуур явах нь айгүй гоё байсан. Тэгээд энэ өдөр яг ээж маань бас Америкийн визэнд ярилцлаганд ороод тэнцээд визээ авцсан. Охинтойгоо удахгүй уулзах байгаа гэд бүүн баяр. Тэгээд ээж охин хоёрын баг юм болцоо шиг цаг байсан. Тэгээд бас би яг буцаа жоохоо охин болсон юм шиг санагдсан. Тэгээд ээж маань намайг ингээ асраад хөдөлж чадахгүй байхад ингээд хамгийн юм маань хийгээд эмчилгээг маань дуусгах хүлээж аваад ингээд намайг аваа явсан. Тэгээд бид хоёр гоё хоолнд орсон бохгүй юу. Тэгээд би болохоор энэ газарт амар дуртай байдаг гэсэн чи ээж зүгээр будаатай урганы газар юм шиг байна. Таалагдаагүй. Баярлалаа ээжтэй. Хоолндоо орноо гэсэн. Зүгээр ээжээрээ даалгаж байна. Гоё кофе авч өгье за ээж охин нь. Кофе, торт. Тэгээд манай ээж одоо ийм хөөрхөн. Тэгсэн чи. Бүрхэмаа. За миний влогын тавтай мэл. Влог хийх ирч хүч минь буцаад гинт гарч ирлээ. Би влог үздэг хүмүүсээ юу гэж нэрлэхээр шийдсэн гэж. Хараач. Cookies. Окей. Hi cookies. Бүхний дуртай. Ер нь бол миний чинь ямар амттай дуртай вэ гэх юм бол би баг зармигтай cookie. Халуун cookie тэгээ хүүхэн зармиг. Юу гэдэг вэ? Cookie ice cream гэж байна. Сэндвич гэвэл яг ингээ хоёрыг хийгээд тавьчих. Нэг юм. Халуун cookie дээр ice cream. Тий, одоо надад ингээ микрофон хэрэгтэй байгаа. Би өчтөр шүнжэнгөө өвдөд амар хэцүү байсан. Тэгээд өглөө өжингөө эмнэлгээр яваад одоо 2 цаг 39 минут болж байна. Дахиад үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Сайн ингээд унтуулаад тэгээд хотоодод урандуулсан. Айгүй өөрхөн цэвэрхэн гоё. Юу лээ эмчнээ хөөхөн өгүүлсэн те. Хөөхөн цэвэрхэн одоотой байна гэсэн. Тэгээ унтахад амар инээдтэй байсан. Зүгээр амлуу нэг юм хийгээл тэгэл ийшээ нэг тайр амар юм цагаан юм тарьсан. Тэр нь жоохон янгинал тэгэл эс чи болцсон. Бүр юу болсон бүү мэд. Тэгэл намайг жоохон хөвтж агаад босно гээл. Бараг 20 минут хөвтээд. Тэгээ би бас тэр ихчээр эс дүгсэрчээ. Ихчээ миний бичлэгийг хийгээд өгөөч. Юу би влог хийж байгаамаа. Юу хийж байгаамаа. Влог. Яа, энэ. Тэгсэн чи хуруугаа оруулаад бичлэг хийсэн байлээ. Нийтдээ. Тэгээ синематикаар нь хийгээ хийсэн байлээ. Борон дээр фокус байгаа юу? Тий. Өнгөрсөн 7 хоногт би бүр ямар ч ирч хүчгүй байгаадсан байхгүй юу. Тэгээ угаасаа би өвдсөн байсан л та. Тэгтэл сэтгэл санаагаараа ч гэсэндээ юу ч хүчгүй. Одоо тэгээ өс мөсөө байгаагүй би одоо 7-8 хоног амар ширлэлцэн шүдэл арай гэж нэг юм угааж исэн. Тэгээл эмээ угаал. Тэгээд энэ 7 хоногт одоо нэгд өдөр болж ин арай гоё ирч хүчтэй болж байгаа юм шиг санагдаж байна. Гэтэ заримдаа ингээд ирч хүчтэй санагдахаа хүлээхээс илүү зүгээр за одоо босоо одоо ингээд ирч хүчтэй болъё гэж хийж бараг болд юм шиг санагдаж байна. Тэгэхээр өнөөдөр яг миний хувьд тийм өдөр байна. Тэгээд хамтдаа энэ амар болсон гэрийг цэвэрлцгээе. Энэ гэрт бол 7 хоног ямар ч цэвэрлэгээ хийгдэг үгээр байгаа. Хаа. Тэг хүмүүс хараад нэг бүр Halloween тимтэй гэр шиг аим шиг гэр шиг. Ямар амар юм бэ гэхээр болсон. Тийм байна. So, let's clean. Энэ бүр амар гоё kombucha. I'm in love. Egg salad with tuna,
some toast, and grapes. And I don't know why I'm speaking in English, but I guess I feel more comfortable with it. Гэрээ цэвэрлээ дуусчлаа. Даанч тэгсэн чинь одоо баг хүүхдүүд авах цаг болчлоо. Тэгээ хүүхдүүдээ явуулаад гэрээ цэвэрлээл тэгэл хүүхдүүд авах цаг болчлоо. Яра галзуу юу. Би уг нь бол ингээ 2 өнгөрөөж дуусаад тэгээд кофе шоп ороод ном уншин, хийм цэвэрлэгэнд күртгээ өгнө гэж бодсон байхгүй юу. Хэмцэнгүй. Тэгэхээр хэмцэнгүй. Тэгээ одоо яах вэ? Би тэгээ бас юм нөгөө юу гэж хэлдэг лээ ингээд утас барьдаг. Ингээд утас ингээд бичлэг энэ төр хийхдээ барьждаг нөгөө юу гэдэг лээ. Tripod лөө тэр мөн билүү. Тийм бас олж авъя гэж бодсон байхгүй юу. Яа гэрэл насаад амал харанхуй болохоор тэгж байгаа юм байна. За би хүүхдүүд авахаар явж байна. Тэгээ сая манай гэрийн хажууд яг компьютер мал ойрхон байдаг байхгүй. Тэгээ ороод tripod авсан чи. Юу. 80,000 ч. Тэгээд нэг юм зарддаг нөгөө юм утас тогтоодог юм тусдаа заяа. Тэр нь 10,000. Би болохоор за би нэг 50,000-д бол би авчна гэж бодсон юм. Өөрийгөө. Тэгсэн чинь бүр амар үнэтэй байлаа. Тэгсэн ч ихсэн авсан л та. Тэгээ би табоогоос хайж үзсэн чинь бас л нэг 50,000 бишээ 68,000 болохоор тэгээ 68,000 гэдэг чинь юу н орж ирээд карго нэмэгдээл тэгэл 70,000 болчих шүү дээ. Тэгээ ирэх гэж 3-7 хоног сар болно. Тийм болохоор бараг л ялгаагүй юм байна гэж бодоод шууд авцъя. Тэгээд одоо хүүхдүүд авахгүй явж байна. Мондөг биш тийм миний охин. Бид горийн dessert. Ooh, гоё наа. I'm so excited. Та нар энэ киног мэдэх үү? Би урд нь энийг эхлүүлчихэд тэгээд нэг таалагдахгүйс хэвгүй юу? Тэгтээ тэр чинь бүр хэд онд ч үлээ 20 онд ч үлээ 21 онд. Тэгээд ингээд аав маань өөд болсны дараа үзсэн чинь амар хөөрхөн кино байдیں۔ Тэгэл яг аав ингээд нөгөө нэг энэ доксон нэлөө тэрнийх нь аав нь одоо гол дүрийн охиных нь аав нь амар тийм түргэн уур муртай штэ. Тэгэл тэг бас юм жоо уух гад идэг. Тэгэнгүүт яг манай аавтай адилхан санагдаад. Гэтэ амар хөөрхөн сэтгэлтэй штэ. Аав нь ингээд ажиллаал бүх юмаа ингээд гэр бүлдээ зориулдаг. Тэг тэрийг харсан чи яг ингээ аавыгаа санаад амар хөөрхөн байгаа. Now this is a vibe. Wow. Би яг өөрийгөө амар гоё мэдрээд байна. Нүрэ бодцсон. Өчигдөр бүр амар удаа усан дорсон. Тэгээд амар гоё бие туслаад амар гоё унтаж сэрээд одоо өглөө босоод нүрэ бодчаад тэгээ энд номнуудаа ингэ хийсэн байгаа. Гоё гарч ном унших чи. Надад амар гоё санагдаж байна. Яг гоё санагдчихлаа. Яг өнгөж бодоагүйсэн. Гэхдээ надад амар гоё санагчлаа. Манай хоёр хүүхд хоёлаа ингэ цэцэрлэгч явж байгаа. Тэгээд надад амар хэцүү байдаг гэсэн хэвгүй юу. Ингээл ёо амар үнэтэй юм төлбөртэй цэцэрлэгт оруулчлаа да энийг өгөх гэж хитүү дээ гэж ингэ бодож байсан ч гэсэндээ яг мөнгөө олоод өгцөн. Тэгээд одоо ингээд одоо бол хүмүүсийн хүүхдүүдтэй байгаа шүү дээ. Би яг ингэ амар гоё ганцаараа байх цаг гараад яг ингээд 2-3 жилийн өмнө би ингээд яг суух юмсан гэж боддог байсан хгүй юу. Хүүхдүүдээ хөргөж өгчөөд ингээ юмд санаа зовхгүй гараад суугаад туртай номоо уншаад
Библийг уншаад ингээ чимээгүй цагаа ингээ хийх юмсан гэж аим боддог ус яг тэр цаг маань ирчих. Тэгэхээр I'm so happy. Оо, эмээ явах юм шүү дээ. За тэгээ эмээ уучаад гарлаа. Хараа зүгээр угаараа миний яхаа. Уг нь ингээд би инстаграмаас одоо ингээ үйл хүүтэн болж байгаа. Тэгээд 7 хоногт нэг удаа загсны мах идэх хэрэгтэй гэхээр ингээл салмон авал тэгээд хийж өгдөг баатар болвоо. Тэгсэн чинь манай хоёр жоохон нус нь гоожод сахгүй ер нь жоохон ханиадлах гад ингээ нус нь гоожод идэв штэ ханиадны ихний шинж тэмдэг. Тэгээд тэгсэн чинь токопондо хийсэн чинь битгүй нэг өөр үлдэгдэл хоол мал байсан юм амар хин шүү гараад манай хоёр тэг ингээд ханиадтай бүхэнд чинь хин шүү хэрмэс үнэртүүлж болохгүй штэ. Тэг бүр амар ханиалгаад хоолоо ч эзэнгүү харин бүр ханиалгаад дуслаа. Хэр фейл санагдаж байна. Компьютер авах чинь. Би нэг 100 ихч рүүгээ 2 сар явсан шүү дээ. Гэхдээ ингээд дүүгээрээ хүүхдэд харуулсан байхгүй юу? Тэгээд цалин өгөө дээрээс нь компьютер өгсөн. Гэсэн чи өөрт нь компьютер ирэх болоод одоо компьютер авах чинь. Thank you baby. Тэгээд тат. Yeah. Not for an hour. Alright, энэ баг миний 10 сарын хамгийн сүүлийн бичлэг баг шүү байна. Охинтойгоо хамт тоглоомын төв явж тоглосон. Тэгээд бичлэгээ эдитлээд байж байхдаа би нэг юмыг бодлоо. Ер нь бол айгүй олон төлөвлөгөө зардлууд гараад хүүхдүүд ч өвдөөд өөрөө ч өвдөөд сэтгэл санааны хувьд айгүй дэшээ доошоо болсон ч гэсэндээ айгүй сайн давж гарсан юм байна. Тэгээ хамгийн сайнаар хичээсэн юм байна гэж би бас бодлоо. Тэгээ өөрөөрөө айгүй хөөрхөн бахархлаа. Тэгээ энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ ер нь л хүн болгон амьдралдаа ямар нэг юмтай л дийл хийцэн явж идэв штэ. Тэгээд та өөрийнхөө бодож байгаас илүү сайн тэрийгээ давж гарч байгаа, сайн дийл хийж байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээд миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Thank you guys for watching and I see you guys in my next one. Bye.